Ардын намын зүгээс манай сайдныг үлдээж өгөөч. Бид нар одоо цаашдаа томоотоос ажиллая. Та бүгдээ үгийг тэгээ дагъя гэсэн байр суурьтыг бэлгэлж байна л да. Тэгэхээр төр гэдэг бол хэдэн хүмүүсийн тоглоом биш ээ. Төр төвшин бол төмөөл амгалан шилдэг. Дээдхэн суудлага болохгүй, доод нь гүйлээ болохгүй ярьдаг. Ер нь Монгол улс өнөөдөр ингээд зах зээлийн харилцаанд, эдийн засгийн харилцаанд орцоод харилцаа шийдэж 25 жил болж байна. 25 жилийн хугацаанд бид нар олсон алдсаа бодох юм бол бас эрсдүүлс нэлээд байна. 25 жил нэг талдаа бол бага хугацаа, нөгөө талд бол их хугацаа. Бусад орнуудтай харьцуулж үзэх юм бол 25 жил зүйл нэг улс орн босч өндөж болдог хугацаа юм байна. Одоо та нар урд хөршөөл хар тийм биз? 90 онд Бээжин хот ямар байлаа, Улаанбаатар хот ямар байлаа, одоо ямар болцсон байж гэнэ гэл 25 жилийн хугацаанд Сингапур яга босцсон байж гэнэ үү? 25 жил дэлхийн 2 дугаар дайнаас сүрцэн байсан Герман, Япон яга 70 онд ямар болцсон бодох юм бол босч болдог хугацаа юм байна. За тэгвэл бид нар энэ болцоог ашиглаж чадсан байх уу гэх юм бол чадаагүй дүүлтийхээс өөр аргагүй болчихж байна. Би одоо 90 онд юмд эхлүүлжсэн хувьд бол эргүүлээд надаас одоо 25 жилийн өмнө таны хүсэжсэн одоо улс орн болж чадсан уу би хувьдаа чадсан хэлж чадахгүй. Тэгэхээр яагаад ийм болж асуудал гарч иж штэ. Яагаад ийм болж ирэхээр дахиад бос орныг судлаад үзлээ. Бид нар үндсийн хуулийн хүрээнд бас судалгаа хийж байгаа штэ. Дэлхийн одоо өндөр хөгжилтэй гэдэг юм уу одоо хамгийн одоо баян гэдэг юм уу хөгжсөн орныг аваад үзэх юм бол тэнд бол ямар ус хөгжсөн байдгийг гэхээр улс орных нь удирдагч нь ухаантай хүн байх юм бол тэр хөгжсөн байдаг юм байна. Ухаантай хүн бол зөв бодлого явуулдаг юм байна. Зөв бүтцээ дамжуулдаг юм байна. А тэрийг доктортой мөрддөг юм байна. Ингээд удаан хугацаанд байж иж энэ ус амжилт хүрдэг юм байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд бид нар 25 жилийн хугацаанд үндсэндээ Бямсрангуй засгийн газрыг оролцуулах тооцох юм бол 14 засгийн газар, шинэ үндсэн хуулиас хойш 13 засгийн газар ажиллажээ. Тэрнийх нь 5 нь болохоор одоо хуулийн дагуу сонгуулиар ажил өгсөн байна. 7 нь огцорсон байна. 7 засгийн газар. Үндсэндээ бид нар 4 жилээ ажилласан засгийн газар ганцхан инкварийн засгийн газар босдон чадаагүй байгаа хгүй. Тэгэхээр энэ ч юу гэсэн үг юм? Бид нар үндсэндээ улс орноо хөгжүүлэх, тэр төрийн бодлогыг явуулах, төрийн бүтцээ тэр бүрэлдэхүүнээ тогтоож чадсан өөрөөр хэлбэл дээдхэн суудлаа олж чадсангүй болчихж байна гэж. Тэгээд тэр 7 засгийн газар огцорсон юм бол 1-ийг одоо Инх сайхан засгийн газрыг Арслан намын санаачлагаар огцруулсан байна, өөрчилсөн байна. А 6-ыг Ардын намын санаачлагаар огцруулсан байж байгаа. Тэгээ бисээ хэлж байгаа хөөхгүй. Энэ төр засгийг докторгүй байлгадаг энэ юмны чи эзэн бол танах шүү. Эцсийн дүндээ те улс орны хэрэг бодох хэрэгтэй юм, намын хэрэг бодох хэрэгтэй би танах бодох цаг болсон. Бид нар та бүхний эдийн засгийн газар оролцох юу гэж бодсон. За дэлхийн эдийн засгийн байдлын ерөнхийдөө хөндлөлтөй байгаа үед хүн хөлөөр мал хөлөөр өчөө бүгдээрээ хамтдаа байгаад явах юм бол илүү хүчтэй улс орноо бас өдөнд ачхлаж бодоод олон нийтийн найдлага хүсэлт толгойд эдийн засгийн газар байгуулсан. За эдгээр мэд хоорондоо хэлдээд илгүү тийм биз дээ. Чи би гээд байлгүйгээр хамтраад нуус орны айтайгаа аваад очих хүмүүсийг хүлээлт байсан. Тэрэн дээр үнэсээ манай нам шийдвэр гаргаад энэ шинэ засгийн газар байгуулсан. Харамсалтай нь ажлын үр дүн явбал нөхөн авахгүй нүдийн сохлог хүчээр нөгөө сахилуудаа шалд орлуулж болчлоо л үндсэндээ бол хамтарсан засгийн газар маань бидний тэр хүссэн төвчөнд ажиллаж чаддаггүй чадсан хүчлэг гэж байгаа. Юу өөрчлөгдсөн бэ гэж олигтой мөрчсөн үндсэндээ нүдэн тааж гэлтэйх юм бол ховор болчихж байгаа шүү дээ. Тэгээ би хэлж байгаа. Ерөнхийдөө сонгуул ойртоод ингээд юм болоод ирэхдээ муу тусмаас сайн гэж бодлого руу яваад дээ. Өөрийнхөө намд ашигтай үлхийн одоо сонгуульд ашигтай үлхийн сонгуульд ашиггүй хийхгүй гэсэн байдлаас хонж байна. Хонцын сэтгэл хандж байна гэдэг зүйлс хэллээ. Өөрөөр хэлэх юм бол би жишээ гаргаж хэлэх юм бол тэр хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудал гарч ирж байна. Одоо энэ бүх юм хуулиудаар явах гэсэн шүү дээ. Гэтэл хуулиуч ирээл засгийн газраас нь санаачилсан. Хуулиуд нэрэл их хурл дээр бүгд унаад байгаа үст. Энэ чи юу гэж хамтарсан засгийн газрын үйлчлж байгаа их хурл дээр хууль тогтоох төлөвшөнд явж чадахгүй, хууль тогтоох байдлын төлөвшөнд явж чадахгүй гэдэг чинь гүйцэтгэлтийн хэмжээнд явах болцоо бүрдэхгүй гэсэн асуулах чинь гэж. Тийм учраас одоо хоёр төвшигээ болоод явсан дээрээ гэж. Гэтэ эндээс бид нэг дүгнэлт хийх хэрэгтэй. Цаашдаа дандаа ингэж яваад ах юм уу? Өнгөрсөн 25 жил шиг. Ийм байхгүй тулд ийм байдлыг бий болгодог өнөөдрийнхөө энэ төрийнхөө тогтолцоог авч үзэх цаг болсон. Тэр үсээс үндсэн хуулинд өөрчлөлт оруулъя. Нэг дуурал дууны докторол хүчнийг байдаг. Энэ тогтолцоогоо үндсэн хуулиар хийж авъя гэсэн цаана гэж байгаа. Газар муу ажилласан дотроос шүүдийг сайднаар 2004 оноос хойш 12 жилийн хугацаанд та нар адилхан тойнургаа нийлүүлсэн шүү дээ. Бодлогын алдааг бол хоёулаа л үүрэн шүү дээ. дараагийн сайдын тухай. яагаад заавал ингэж нэг ам байгаа. Бодлогын явсан улс төрч шүү дээ. Өнөөдөр За дараагийн засгийн газрын хувьд ярих юм бол манайх бол улс төрийн намын хувьд шийдвэр гаргасан. Их хурлынхаа гишүүдийн бүрэлдэхүүн дотроос шийдвэр гаргасан. Яагаад сая та нар харж байна тийм Ардын намынхан бол үндсэндээ та нар манай 6 хүнийг гаргаж байгаа бол танаа засгийн газрыг огцруулах эрх нь манад үлдлээ шүү. Өөрөөр хэлэх юм бол танах манай 6 хүнийг гаргаж байгаа бол танаа засгийн газрыг бид огцруулах шүү гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ 6 гарлаад сайхан бизнес засгийн газрыг огцроод тэгээ цаашаа явах юм хинт ашигтай хин ч ашиггүй. Лавл Монгол улс ашигтай биш тийм үү? Ардын намд ашигтай байж магадгүй Монгол улс ашиггүй.
Тийм учраас тийм улс төрийн нөхцөл байдал үүсэж байгаа учраас засаг төрийн илүү доктортой байхын үүднээс бид нар одоо их хурлын гишүүдээс оруулах нь энэ засаг төрийн үйл ажиллагаа илүү доктортой болох хүчин зүйл болж чадна гэсэн үндсэн дээр эмчд гаргасан. Яг нэр нь